За сайн байна уу та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За Canon хичээл хайлт доороор та бүхэндээ энэ постерыг хэрхэн хийснийг үзүүлье. За энэ постер маань яг энэ артлынх нь энэ Nuri Shop гэсэн уулынхны юм неон өнгөтэй тийм ээ. Тэгээд цаанаасаа бас юм гэрэлтэж байгаа юм шиг юм гоё эффект орсон ба. За нэг хоёр дахь зүйл нь болохоор энэ цэлмэний пэйж дээр би цэлмэний энэ одоо ингээд тийм ээ ингээд юунууд нь ингээд өөрчлөгдөж байгаа тийм ээ. Одоо энэ зурнууд ингээ эргээд байгаа ч тийм ээ. За ийм эффектийг оруулсан баа. За энийг бол яг янз бүрийн танилцуулга байж болно. Эсвэл одоо хүмүүсийн ихтгэл тавих гэж байгаа хүмүүсийнхаа нөгөө ивент зохион байгуулад хүмүүсийнхэн танилцуулга энтрийг бас ингэж хийж болно. Албан байгууллагын танилцуулгыг бас хийж болно. Энэ юу янз бүрийн юм дээр бол яг энэ эргэж байгаа юм шиг энэ эффектийг бол ашиглаж болох юм байлээ. За тэгэхээр энийг бас яаж хийснийг үзүүлье. За эхлээд бол яг тэгэхээр нөгөө за эхлээд бол ийм хар юу аавна. За энэ дээрээ бид нар текстэн дээрээ яг нь Nuri Shop гэж бичнэ. Тэгээ бид нар яг тэгэхээр ямар фонд нь бас аягүй сонирхолтой фонд байгаа. За энэ аягүй тийм disclaimer гэдэг энэ аягүй жижигхэн болгодог ийм фонд байгаа. За энэ фонд бол яг нь ийм том болгох бас юм том тийм ээ зураг юугаа үзүүлэх юм том болгох бас боломжийг өгч нь биднэрт. За тэгээ энэ бицэн өвгөө бид нар эффект оруулахдаа неон эффект оруулчих. За тэгэнгүүт ийм цацарж байгаа юм шиг ийм эффект орж байгаа. За энэ бас аягүй зүгээр санагдсан надад. За тэгээд яг энэ аюугаа Nuri Shop-ийн тийм ээ энэ одоо бүтээгдэхүүн танилцуулж байгаа эмэгтэйгийн зургийг оруулна. За тэгээ энийг бол нэлээ ингээд жоохон томхон шиг оруулчих. За тэгээ энийг бас background-ыг арилгах чинь. За тэгэнгүүт энэ эмэгтэй маань иймэрхүү болгож харагдаж байна тийм ээ. За тэгээ энийг бид нар яах вэ гэхээр edit руугаа оржоод энэ adjust гэдэг рүү тохируулах гэсэн үг шүү дээ тийм ээ. За энэ дээр brightness-ийг бүр нойллоод contrast-ийг бүр яах нь ихсгэж чинь. За тэгэнгүүт ийм хар юм дээр цаардлаас нь ингэж гэрэл цацаж байгаа юм шиг энэ бас аягүй сонирхолтой эффект байлээ. За энийг ингэж харуулж болж байна тийм ээ. За дараагийн нэг юу бас нэг юм үзүүлэе гэж бодсон. Энэ зургийг ингээд яг нь хүрээ хийгээд энэ хүрээг нэм олон өнгөөр ингэж сонгох бас тийм ээ. Энэ бас аягүй зүгээр санагдсан надад. За тэгээ энийг хийхин тулд хэдүүлээ нэг зураг авчи. За энэ цэлмэний нэг зураг байна. За энийг яг жоохон ингэчий тийм ээ. За дээдлийн гэсэндээ бас ингэчиж болж байна. За нэг иймэрхүү зураг байна гэж бодъё тийм ээ. За тэгэх юм бол бид нар хүрээг нь яг нь булангуудыг ингэж 100 хүртэл ингэж бүрхийлээд за тэгээд энэ хүрээ хийн. За хүрээгээ бол яг нэг 20 гэсэн зузаан таар тийм ээ. Ийм хүрээ хий чинь. За тэг өнгийн сонгохдоо бол яг гэхээр бид нар ийм gradient өнгө янз янзын өнгөтэй тийм ээ. Ийм өнгө сонгож болж байна. Одоо шинэ энэ дээр бол чернэлийн ягаан ногоон өнгө сонгочихж байна. За өөр бас энэ дээр өөр өнгөний сонголтууд оруулъя гэх юм бол энийгээ дарж байгаа тийм ээ. Энийгээ бас edit хийж болно. За edit хийхин тулд тийм ээ. Энийг ингээд дарччаад ингэ чинь. За энэ дээр бол ийм цэнхэр шар улаан гэсэн юм 3 өнгө байна тийм үү. За бид нар дээр нь бас өөр нь ингээд ногоон өнгө бас нэмж болж байна. Тийм ээ. За тэгэнгүүт ногооны бас яхан чинээс нь хаар ногоон байх юм уу, цайвар гэх тод ногоон байх юм уу гэдэг нь өөрөө тохируулж байна. За ингээд шар цэнхэр улаан шар ногоон тийм ээ. Одоо ийм улаан ногоон гэсэн иймэрхүү дөрвөн өнгөтэй болчихсон. Тэгээ эндээс та нар бас яхан өнгөө бас ингээд солидог ч юм уу, өөрчлөлтөх ч юм уу ингээд янзлан явчих болно. За хөхн ус арай хөхөө жоох ягаан ч юм уу тийм иймэрхүү юу харуулдаг ч юм иймэрхүү маягаар хүрээгээ янзлаад энэ зургийг бас юм гоё хүрээтэй болгож болж байна. За дараагийнх нь болохоор энэ одоо энэ цэлмэний ингэж энэ өөрчлөгдөж байгаа юм яа. За энийг бид бүгдээ шинэ юун дээр хий. За энэ дээр биш та 1080 1920-тай тийм ээ юм юу авчи. Видео гэхээр бас арай өөр болчихно. За энэ дээр биш та энийгээ бид нар ингээд өнгийн сонгоё тийм ээ. За энэ purple өнгө авчи. За тэгэхээр энэ дээр бид нар эхлээд юу хэрэгтэй элемент руугаа оржоод юу яана? Энэ бүрх shape аавна. За энэ shape байна тийм ээ. За энийгээ бид нар ингээд голд нь оруулаад за энийг шар өнгөөр тэмдэглэчээ. За тэг элемент руугаа очиж бид нар ийм юу аавна? Фрейм аавна. За фрейм дээр бид нар ийм дөрвөн болон дээр нь яхна фреймнүүдэд байрлуулна. За тэг фреймээ бид нар яхна ийм дөрвөн болон дөрвөн хэсгээр нь дээр доор баруун зүүн талаар нь ийм дөрвөн фрейм оруулна. За тэгээд энэ фреймнүүдэд бид нар яах вэ гэхээр фреймнүүдтэй зургнуудаа оруулна. За би цэлмэний юу яцсан баа?
4 зургийг бэлтгэсэн байгаа. За 1-р зураг нь энэ байна. За 2-р зураг нь энэ байна. За энэ зургаа бол яг дотор талд нь бас бид нар нэг юм ингэж эргүүлэх гэж байгаа учраас дотор талд нь яагаад бас нэг жоохон ингэ томруулаад бас энэ чиг нь авах чинь. За дараагийн зураг нь энэ байна. За энэ дээр бол яг энэ зургийг авчлаа. За бид нар бас төрийн нутаг адилханс ингэ эргүүлнэ. За тэгээ яг жоохон бас нүүрнийх нь ингэ хэмжээнүүдийг ойролцоо авчвал бас зүгээр. За тэгээ хамгийн сүүлийнх нь болохоор энэ зураг байгаа. За энэ зургийг бид нар бас бүр ингэж эргүүлнэ. За тэгээд энэ зургийг энэ дотроо оруулаад бас жоохон ингээд татсан маягтай тийм ээ. За ингэ оруулчихна. За тэгээ энийг бид нар яг нүгэ тэгэхээр ингээд групп болгоод ингээд яасан. Тэгэхээр энэ маань ингээд нэг ганцаараа хөдлөн гэсэн үг шүү дээ тийм ээ. За тэгээ энийг бид ингээд томруулаад одоо яг нөө энэ дээр ингээд энэ эргэл дээр бол одоо энэ юм хэлмүү маань ингэж гарч ирэх хэрэгтэй байгаа. За нэг иймэрхүү маягаар авчий тийм ээ. За тэгээ энэ дээр нь яг бид нар текст оруулчих болж эсвэл энэ 4 улирал хийх гэж байгаа гэх юм бол тийм ээ. Энэ дээр нь бас нэг summer гэдэг тэгээд ингэ оруулчих болж байна. Эхнийх дээр нь за duplicate хийн. За энэ дээрээ дарж байгаа энэ 3 цэгийн дарж байгаа duplicate хийн тийм үү. За тэгээд энэ дээр болохоор бид нар энийг ингэ эргүүлэх хэрэгтэй байгаа. Одоо энийг ингэ эргүүлэх хэрэгтэй байгаа. За энэ дээр энэ зураг бол ингэж гарч ирэх хэрэгтэй байгаа. За энэ дээр болохоор би энэ цэцгнийх нь оронд байсан юм наач авчи. За тэгээ энийгээ бас ингэ дахиад duplicate хийн. За тэгээд иймэрхүү ингэж энэ эргэлтдэг энэ эффект бас аюул дайггүй эффект аа. За тэгээд энэ хичээлд бас баярлалаа. Баярлалаа.